Урсгал байна. За бид хэд өнөөдөр цаны баазаас гараад 65 км яваад энэ туулгал ирэг дээр ирсэн байна. Замдаа энэ өнгөтийн цогцлбор үзээд энэ хустай нуруу энэ үхэ харагдаж байна тэр цаана. Туулгал энэ хавцаа бол маш сайхан байгаа мэнэ. Ногоо могоо гараад мал амтан бол жаргаж байна дөө энд. Ядалж байна. Амар шатгтай байна. It's windy. I'm very tired. Хортой хүмүүс хор бороор гэж одоо бороо ороос. Найж байна. Нөгөө талд нь өглөөний мэд. За Монгол Францын хамтарсан мөргөлчдийн баг. Та нийслэл хүрээнээс гараад ширээ цагаан орыг чиглээ явж байна. За өнөөдөр өглөө бас нэлээд салхитай. Сүүлийн 2-3 өдөр яг цаашнаас түлхсэн салхитай тэгэл ингээл яваад л. Яа. Чуа. Зам дугуй агараад энэ манай механик хүрдлээсдэг яс салхичлаа шүү дээ. За энэ хойно харагдаж байгаа самт явуул. Батхан уу чиглэлд явж байна. Сантын нутгаар өвөл цас их орсон. Тэгээд газрын гарц нэлээд сайхан. Ногоо. Ал цатцсан. Сайхан болцсон байх шүү.
угаасаа түлхэж явсараа. За одоо явсараа гэж одоо явчихлаа. Хүчтэй салхилаа тэгээд ороо дуулаараа цасаа. За салхи ихтэй машиныхаа ард салхид суугаад яваад байна да. За өнөөдөр нэлээд салхишуурхтай өдөр байлаа. За бид хэд хөтөл нуураас гараад өвөр жаргалантын өндийгөр өсөд одоо ингээд ар жаргалантын өндий рүү орж ирээд энэ тугийн илс гэдэг газар ороод ирсэн байна. Уранга аймгийн Бүрд сумын нутаг юм байна. Монголын хүүс төв зэгтэй нэлээд ойрхон, маш ойрхон. За бараг төв зэг дээр шахуу байна. За эндээс одоо маргааш Ширэт цагаан нуураар тайраад Улаанбаатар буцнаа. Жуулчин содоо суултэр утгаад тийм. Манай содоо. Ийм авгартай шүү дээ. Ошорот ялцуулж байна.